өнөөдөр бид нэр номинолоос авсан хит турттай ийм шугамд ашиглаж Монгол Улсын эрчимшиг системийг 100% бараг иргэдийн цахилгаан эрчимчээр хангаж байна. А яг тэрний задал чанар яадаг вэ гэхээр бид нар хүчлийн асуудал үүсдэг. Халслагдсан нэг сул системүүд гэж яриад байгаа юм дээр хүүсвэрээс хит халслагдсан зэгүүд дээр хүчлийн Улаанбаатараас хамгийн хоол нь хаана хүрж байгаа вэ? Сүүл системээс. Хэдэн км? Нийтдээ 110 кВт-ийн 804 км шугам гэж байгаа. А нормоор бол номинал чадaltaй үед 150 км дамжуулах шугамыг бид нар 800 км хүртэл одоо ажиллаж байгаа, ашиглаж байгаа гэсэн. А энэ системийн төсөглүүд дээр юу болдог вэ гэхээр нөгөө чанарын асуудал яригдчих эхэлдэг. Давтамжаа барьж чадахгүй, хүчлээ барьж чадахгүй асуудал гарч ирдэг. А тэрнийг компенсацлах тэр хүчлийн доктортой байлахаар бид нар хиймэл эректив шатлын компенсаторууд тавьж байгаа. Одоо өнөөдөр Монгол улс эрчимчний систем дээр 490 мегаваттын суйрлагдсан хүчин чадал өгье компенсаторууд яригдчих байгаа. Тэгэхээр бид нар бас эрчимчний одоо реформ гэдэг хуулийн төслүүд яригдчих чинь тий. Эректив шатлын тариф гэдэг юм бид нэр тооцох хэрэгтэй юу? Тэ эрчимчний систем дээр. Одоо бид нар алдагдлаа зөвхөн актив чадлаар нь бодож байгаа тий. Актив чадлаар нь тоолдог, актив чадлаар нь балансруулдаг, яг актив. Тэгэхээр бидний нөгөө эдгээр чинь цахилгаан эрчимчний чанартай давтамжийг бариулж хүчлийн номинал түвшинд оруулж барихын тулд бид нар хиймлэр хуурамч чадлын компенсаторууд маш үнэтэй тоногдлоод байна. Тэднийг 490 мегаваттаар ингээд суйрлуулсан. А тэргээ суйрлуулад бас хангалттай хэмжээний чадлыг бид нар өгч чадахгүй. Маш хол газар 800 км газар ингэж эрчим хүчийг зөөх нь бол угаасаа бодлогын хувьд буруу, технологийн хувьд буруу. Тийм учраас Монгол улс цаашаа яаж явах ёстой гэвэл эрчим хүчний цахилгааны салбартаа цахилгаанда төвийнх бол төвийнхд аль болох ойрхон их усүрээсээ баруун болон зүүн бүсүүдэд хэсэгдсэн байдлаар шийдэж явахгүй бол төвийн системээс маш хол зөгж байгаа нь бид нар реактив чадлын үнэтэй тоногд хөрөмжийг үүсчин эрчим хүчийг чанаргүй аваад чинь дээрэс нь алдагдлыг хэсгэж байгаа. Тэгээ энэ бол техникийн хувьд эдийн засгийн хувьд оновчлолгүй байна гэдэг л юмыг бодлогын хувьд хууль одоо бодлогын хувьд шингээгээд явъя л гэж байна те. Дүгнэлт нь